Зя. Юуса. Ой. Сайн уу гэрээ. Би гэрт орж ирсэн шүү. За, сайн уу. Манай хоёр найз. За, бачаа битгшгэн бариад. Сайн уу. Манай найзуудтай танилцаарай. 12 жилийн дараа уулзчихъя. 12 жил, удаа жилийн дараа уулзчихъя. Манай багын найз Төвшөө байна. Гэр бүлийн хүн байна. Оргил. Йоо, найзтайгаа уулзаад амар гоё. Би дүүртэйгээ цуг явж байна. Саяны сайн уу гэдэг чинь миний дүү ахгүй юу? Гаднаас орж ирсэн сайн уу гэх ингэдэг. За, маш гоё. Би бүр Шведээс ирээ соёлын шоколад. Шведэд ийм хоол идэж үзээгүй. Үнэ л. Гэхдээ Шведэд бас байдаг юм шиг л ганц нэг. Гэхдээ би идэж үзээгүй. Ийм нөгөө hot pot ресторан байна. Би та нарт ингээ харуулъя заяа. Oh my god. Ийм гоё. Тэгээд одоо энэ шүл маань ингээ буцлана. Тэнгүүд нь ингээд хоолнууд махнуудаа хийгээд тэгээд өөрсдийнхөө амтлаад иддэг гинэ. Гинэ юу кинон дээр гардаг шиг. Би чи бүр амар авахгүй байна. Ангаагаад сэлийн шок болоод явж байна. За. Танцтай баярлаа. Нөгөө цөөхөн өнгөөр явж байгаа болохоор зорж ирсэнд баярлалаа. Амар хөөрхөн. Зя. Хоол харахаар миний бүрийн цаанаас инээд өрөөд идэв. Тийм шүтэн инээд. Шаарддаг. Гой хот идтэй. Гошгүй суугаад. Үүстэй амьдсан. Хай влог. Зэ. Юу бацхан. Би амар муха ханаад хүрсэн. Монгол ханаад хүрсэн. Амар хүн ханаад хүрсэн. Өнөөдөр нэг гайгүй болоод ичийн баахан имээр бөмбөтөл өчигдөр 3 өдөр бүр халуураад хамаг би шэрхрээд амар өвдсөн. Тэгээ сайхан халууны юм уугаад тэгээ гайгүй болоод одоо ч гэсэн юм ууж байна. Тэгээд ер нь бол нөгөө юу яасан ирсэн зорсон ажил маань сайхан бүтээд айгуу сайхан урагштай сайхан явж байна. Тэгээ сонь сайхан гэвэл сормоос хийлгэлээ. Сүүлийн үеийн сонь сайхан бол сормоос хийлгэлээ. Хомос хийлгэлээ. Тиймэрхүү нэг сонь сайхантай байна. Тэгээд би ээжтэйгээ дүүгийнд сүхвэ бас ээжиндээ хоёр талд бит хоёр байгаа. Тэгээд одоо явхад нэг хэдхэн хоног дутуу байна. Тэгээд тэр хугацаанд сайхан гэр бүлээрээ хамтдаа гоё
бөөнөрөө гоё хийж байгаа. Тэгээ явнаа. Яа амар ханиадтай. Би ямар санда айгуу цуцаар хувцлаа явчих. Тэгээд муха айгуу урд хүндэрч ингээд цээж рүү ордог. Муха ханиадаа ингээд цээж өвдүүлдэг, хоолоо өвдүүлдэг. Тэгээд халууруулдаг. Халуурахаар л айгуу хэцүү болт юм байна. Тийм онцлогтой тийм нэг Монгол ханиад байна шүү. Таны хүнд тусд юм байна. За, тэр бай. Лага хүлээж гараа за. Ачаад дотгошоо орох гэсэн. Моёо халуураад. Авахгүй буцлаа. Маргааш өдрөөс харнаа. Гэр бүлээр битэд цанжин болдог тэрэлж тэмэлхий хадаар сайхан аялалд явсан. Тэгээ яг тэрэлжийн нөгөө амралтын газар манай ах тоогооч идэг. Яг миний дэдлийн ах. Тэгээд битэд уул нь бол хоногор сайхан тэрэлжийн гэр амралтанд амарья гэж төлөвлөж исэн боловч миний ханиад бүр арай л амар хүндрээд тэгээ ерөнхийдөө гэр амралтан дээр орчоод сайхан хорхог хийгээд тэгээд олоолаа сайхан божигнаад шинжлээд тэмдэглээд оройтой ботсон. Яг ингээд миний хоолойг сонсож байгачлан би бүр миний ханиад маш хүндрээд тэгээд ерөнхийдөө бичлэг олигтой хийгээгүй. Тэгээд гэр бүлийнхнийгаа сайхан битсэн. Тэгээд энэ влогонд оруулж байгаа шүү. Хабанд ороо. Ой. Сууё. Жижиг гэж хоёулаа үстэй. Ана. Яг нэг л дурч хоёулыг харуулж байхгүй. Энэ юу нааруулж өгөхгүйсэн. Гэхдээ найруулах юм уу? Жохон талаа. Идээгүү хоёр нэг сүхэ. Окей. Яг Ямар адилхан юм бэ? бүтээ яачихгүй яган. Мори карарэ. За энийгээрээ. Намхад зогссон. За бууцгай. За явцгай. За яа. За нөтнэс. Үгүй биччихэж байна. За. Ваа манд. Тэгвэл тэр хүргэн сүхбэд отгоох руу гал түлхээр явчлаа. Тийш нь явчих байна. За би тэд энэ тэрэлжийн гоё амралтын газар ирсэн. Тэгээд гүнжин сүм гэж байдаг гинэ. Тийш нь явж үзээд ирье. Ингээ хөөрхөн байшин гоцтой гэрүүттэй. Жижиг том.
За болгоомжтой. Амадаас л. Надаас чам. Гүнжийн сүм гэдэг энэ газар байна. Тэгээд энэ дээр нь болохоор ингээд самбарууд дээр англиар болон монголоор тийм нэг үг бичсэн байна. Номын үгнүүд хар ус буцалгаад өрөм гордох, хар нүгэл хийгээд жаргал гордох гэнэ. Тийм. Ухаант мэрэгэн үгсийг англи болон монголоор бичсэн байна. Амар олон юм самбарууд ингээ байрлалцсан. Дээш нь нэлээд өксүр. Тэнд бас нэг юм сүм байгаа. Ийм байна. Би тэд сая дээшээ гарчаад одоо бууч юм. Монголд очсны нэг хамгийн гоё нь юу байсан бэ гэхээр яг ингээд ах дүү хамаатан садан тэднийхээ хүүхдүүд сайхан ээжтэйгээ ингээд өнөр олуулаа гой бужигнаад тоглож надаад идээд угаад ингээд олуулаа бужигнах юм надад бүр маш таалагдсан. Тэгээд манай сүхэгийн тал бас их олуулаа. Манай тал ингээд олуулаа. Дараагийн блогоор сүхэгийн талынхантай бас бужигнсан блогоо оруулна. Та нар маань хүлээж гараа. Миний ханиад наснаа болоод олигтой бичлэг хийж ах дүү ихч дүүнэр одоо гэр бүлийнхнийгаа сайн танилцуулж амжаагүй байлаа. Гэхдээ би нөө 100 очиж сайхан танилцуулгын тийм блогуудыг хийнэ гэж бодож байгаа. Тэгээ ямар ч байсан влог бол угаасаа дурсамж байдаг. Тэгээ бүүн дөө ингээд уулзсан, бас тоглож наадсан. Маш гоё хорхог идсэн. Одоо энэ бичлэгээ влогтой ингээд эвлүүлэггүйгээр оруулж байгаа шүү. Влог болгон ерөнхийдөө маш гоё дурсамжийг үлдээдэг учраас та нар маань миний гэр бүлийн, манай гэр бүлийн дурсамжтай хамт байдагт баярлалаа. Тэгээ дараагийн влогоор уулзъя. Goodbye.